Лайт мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжлэн үзэгч танд хүрч байна. За өнөөдрийн зочноороо Монголын сурагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга төгсөө өргөдөж ирсэн байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нийт бас телевиз үзэн суугаа үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За School Palace маань 2013 оноос хойш хэрэгжиж эхэлж байгаа тийм ээ. Тэгээд одоо 4 жил болчихжээ. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд бас бодиттой үр дүнгууд их гарсан байх тийм ээ. Тэгээд энэ үр дүнгуудээсээ бас танилцуулаач юу. Сургуулийн ойр орчинд гэмт хэрэг буурвуу тийм ээ. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд бол тийм ээ төрийн болон хувийн хвшлийн сургуулиуд маань бол School Palace эцэгхийн эргүүлийн үйл ажиллагааг бол 13 оноос хойш тасралтгүй одоо явуулаад эхэлж гисэн байна. За одоогийн байдлаар бол өдөрт 1400 орчим эцэг их, сардаа 30400 эцэг их, жилээр нь аваад үзэх юм бол 246400 эцэг их бол эргүүлийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байна гэсэн өнөөдрийн байдлаар ийм судалгаа байдаг. Тэгэхээр бол сургуулийн ойр орчимд эцэгхийн эргүүл маань гарч ажиллаж эхэлснээр бол тийм ээ сургуулийн ойр орчмын гэмт хэрэг, хулгай, дээрэм, булаалт, мөн дээрээс нь биднэрт одоо тийм ээ чимээгүй дахал гэж нэрлэгддэг зам тээврийн ослоос бол бид нар тодорхой хэмжээгээр тийм ээ маш их одоо урьдчилан сэргийлэх ажлуудыг бол сайн амжилттай зохион байгуулагдаж байна. Ялцгүй эцэгчүүд бас их үүрэг хариуцлагатай болсон шүү дээ. Жилд нэг удаа School Palace бид гардаг шүү гэдэг бас мэддэг болцсон. Тийм. Тэгээ нөгөө талаараа бас энэ School Palace-ыг амжилттай хэрэгжүүлж байгаа сургуулиуд бас байдаг гэж та бүхэн ярьд юм лээ шүү дээ. Илүү бас бусдаасаа жоохон илүү идэвхтэй ажиллаад хийж байгаа үйл ажиллагааг нь үлгэржээ болгосон энэ ажлууд нь бусдад бас түгээхээр төлөвлөж байгаа гэж сонссон та бүхнийг. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр 13 оноос хойш бид нар ололттой, амжилттай тийм ээ магадгүй эцэг эхчүүдийн маань өөрсдийн санал санаачлагаараа гаргасан маш олон том үр бүтээлтэй ажлууд байгаа. Энийгээ бид нар бас олон нийтэд тайлагнах, үзүүлэх тийм ээ бусад сургуулиудтайгаа одоо сайн туршилгаа хуваалцах зорилгоор бол бид нар жил болгоны хавар одоо 5 сард бол School Palace нээлттэй хаалганы өдөрлөг гэдэг аяныг зохион байгуулдаг байгаа. Энэндээ болохоор одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотын цагдаагийн газар, боловсролын газар сурагч холбоо School Palace төвтэйгээ хамтраад ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй сургуулиудаас 30 шилдэг одоо үлгэр жишээ гэсэн сургуулийг сонгож аваад тухайн сургуулийн одоо замын ойр орчмын тийм ээ сургуулийн дотор гадна орчны одоо үйл ажиллагаа болоод одоо хичээлийн жилүүдэд явагдаж байгаа одоо амжилттай сайн дуршлагуудыг олон нийтэд үзэглийн хэлбэрээр нээлттэйгээр гаргах төлөвлөх ийм ажлыг зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. School Palace хэрэгжиж эхэлснээр бас эцэгчүүдийн оролцоо нэмэгдсэн баг тийм. Эцэгчүүд хүүхдүүдээ багш нарт нь суулан даатгаад өчтдөг шүү дээ. Өөрсдийнх нь үүрэг оролцоо бас нэмэгдэж байгаа байх. Жилдээ нэг удаа хүүхдийн төлөө хүүхдүүд та найзуудын төлөө ингээд School Palace-д гарахад бол хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэгэхээр ийм байдаг л бас тийм ээ. Нэг хүүхдүүдийг нэгээд дунд анги ахлах ангид ороод ирэхлээр эцэг эхүүдийн бас тийм ээ. Нэг хүүхдүүдтэй бие даах одоо чадамжинд нь суйрлаач гэдэг юм уу хэдийлэн сургуультай бүр нь очихоо болждаг. Тэгэхээр сургуулийн ойр орчмын замын хөдөлгөөн нь ямар байна уу, сургуулийн дотоод журам ямар байна уу гэдэг эцэг эхчүүд төдийлөн анхаарал хандуулж бас мэддэггүй байсан. School Palace эцэгхийн эргүүл гарснаас хойш бол тийм ээ замын хөдөлгөөний одоо олон урсгалтай замыг нэг урсгал чиглэлд шилжүүлээч гэдэг юм уу, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ байршуулъя. Тийм ээ явгууны гарцын тэмдэглэгээг одоо тодруулъя. Мөн дээрээс нь хурц харуулагч тавьж гэдэг юм уу тийм ээ сургуулийн гадна талын камер жилтийн орчин гэдэг маш олон зүйлд эцэг эхчүүд маань өөрсдөө анхаарч эхэлдэг болсон. Санаачлагтай. Энэнгээрээ дамжуулаад одоо замын цагдаа, хотын цагдаа магадгүй хурж болох хаана тийм ээ энэ байгууллагууд нь одоо өөрсдөө хүсэлтэд гаргаад эдгээр газруудыг догчуулах сургуулийн орчмыг тийм ээ нэмэгдсэхтэй. Энэнгээрээ дамжуулаад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг бол эцэг эхчүүдийн дэмжлэг оролцоотойгоор бол зохион байгуулж чадж байгаа. Үнэхээр ингээд хилж баршгүй мундаг ээж аав нар байгаа учраас иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо тийм ээ тэргүүлэгчдээс одоо гаргасан санал шийдвэрийн дагуу бид нар бас эцэг эхчүүдэд тодорхой хэмжээнд мөнгөний хэлбэрээр шагнаж урамшуулъя гэдэг ийм зүйлийг энэ 5-6 сартаас багтаагаад зохион байгуулах гэж байна. Үнэхээр сайн эцэг эхчүүд нь сайн одоо гараад санаачлагтай байгаа бол одоо бас энэ телевизээр дамжуулаад тийм телевиз үзэж байгаа нийт одоо сургуулийн захиргаандаа хандаж хэлэхэд бол сургууль болгоноос амжилттай гарч байгаа одоо хоёр эцэг эхийг бол бид нар мөнгөний хэлбэрээр шагнаж урамшуулна гэдэг ингээд тодорхойлчихсан байна. Тэгэхээр сургуулиудаас та бүхэнд
Өөрсдөө тодорхойлж өгөх юм. тодорхойлж тийм үү. Одоо ингээд сонсоод ахлаар их гоё кейсүүд байдаг л да. Саяхан гээл тэгэхэд энэ он гарсны дараахан 72 дугаар сургууль дээр тийм ээ. Одоо эцэг эхчүүд маань өөрсдөө нэг тийм архины хамааралтай болсон ч гэдэм үү, гэр бүлийн нэг тодорхой хэмжээний тийм дарамт шахалтаас болоод 3 жоохон дүүгээ өөртөөгөө тийм ээ. Нүцгэн гэрээс аваа гараад ирчих гэсэн юм 4 хүүхдийг бол 72 дугаар сургуулийн эцэгхийн эргүүл маань бол бүр яагаад сургуулийн хашаан дотор сууж яахтан шүү дээ тийм ээ. Олоод сургуулийн захиргаанд хүлээлгэж өгөө сургууль дотроо онуулаад бүр цаашлуулаад тийм ээ. Аюулгүй байдлын тэр өдөртөө хангаад маргааш нь бол асрамжийн газар руу шилжүүлж өгөх юм ажлыг бол зохион байгуулсан байж байна. Үнэхээр магадгүй тэр эцэг их эргүүл байгаагүй бол тийм ээ. Тэр дөрөв хүүхэд одоо ямар аюулд очих байсан болоо гэдэг юм аимшигтай зүйлс байгаа байхгүй. Тэгэхээр их мэдчлэнгээр маш олон тоочоод байвал дуусахгүй маш олон гоё кейсүүд бол байгаа. За баярлалаа. За баярлалаа.